Улсын ерхий прокурорын газраас хүний эрх, иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хүний эрх ба прокурор сэдвт уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд нээлттэй нийгэм форум, Transparency International Монгол, Globe International төв, Монголын Amnesty International, хүчирхийллийн эсрэг үндэсний төв, хүйсийн тэгшэрхийн төв, Fidelity судалгааны хүрээлэн, хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн, Legal Data, нийгэм эрх зүйн бодлогын судалгааны судлаач хүрээлэн зэрэг төрийн бус байгууллага иргэний нийгмийн төлөөллүүд оролцлоо. Прокурорын байгууллага 2026 онд хүний эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажил арга хэмжээ зохион байгуулах вэ гэдэг энэ тодорхойлох энэ цаг үе дээр бол Монгол улсад одоо хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагуудын одоо төлөөллийг оролцуулсан уулзалтыг зохион байгууллаа. За энэхүү уулзалт маань бол одоо Монгол улсад хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг одоо гол одоо байгууллагуудын төлөөлөл одоо 13 байгууллагын одоо 20 орчим одоо судлаач эрдэмтэн хүмүүс одоо ирж одоо санал бодлоо солилцлоо. За иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс бол одоо маш чухал бас саналуудыг гаргаж байна. За гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан зэрэглэх чиглэлээр хэрхэн яаж хамтарч ажиллах вэ гэдгээс эхлээд за мөн тодорхой төрлийн гэмт хэрэг одоо хяналт тавьж байгаа энэ одоо нэг мөр тодорхой бус байгаа зүйлүүдийг нэг мөр болгож хэрэгжүүлэх. За дээр нь бас прокурорын байгууллага өөрийнх нь бас одоо нээлттэй ил тод байдал, за прокуроруудын одоо ажлын ачаал зэргийг бас ингээд харгалзаж үзэх хэрэгтэй байна гэдгийг бол одоо олон талаас нь иргэний нийгмийн байгууллагууд бол санал хэллээ. Globe International байгууллагын хувьд үзэх юм бол бидний хувьд бол одоо нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн хэрэгжилт буюу одоо иргэдийн мэдих эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх ийм зорилготой ажилладаг байгууллагын хувьд за прокурорын байгууллагын одоо мэдээллийн ил тод байдлыг дэлгэрүүлэх одоо сайжруулах хуулийн хэрэгжилтийг сайжруулах тал дээр одоо бид хамтарч ажиллах боломжтой. Прокурорын байгууллага маань ер нь гэмтэргээс урьдчилан зэрэглэгчийг өргөө одоо биелүүлэхийн тулд одоо их чармааж ажиллаж байгаа гэж би харж байгаа. Ялангуяа Дорн аймгийн прокурорын газартай сүүлийн 2 жил хамтарч ажилласан. Энэ үр дүнд тухайн одоо судалгааны зөвлөмжийг бол маш сайн хүлээж авдаг. Эрүүгийн хэргийн шийдвэрх ажиллагааны ил тод байдал гэсэн одоо судалгааг бол хийгээд судалгааны тайлангаа бас оролцогч нартаа бас прокурорын төлөөллүүд гэх мэтлээ оролцогч нартаа бол танилцуулсан байгаа. За бид бол өнөөдрийн уулзалтаар бас бидний судалгааны бас нэг чиглэл болох кибер гэмт хэргийн одоо кибер аюулгүй байдалтай холбоотой, кибер гэмт хэргийн эрх зүйтэй холбоотой асуудлуудыг бас санал хүсэлтэд хамтран ажиллах саналуудаас тавилаа. За сүүлийн 2 жилийн хугацаанд бол бид прокурорын байгууллагын хараат ус байдал, бие даасан байдлыг хангахтай холбоотой бас өөрийн зүгээс судалгаа хийж энэ байгууллагатай хамтран ажиллах боломжийг бас эрэлхийлж байна. Тэгээд энэ утгаараа ч гэсэн өнөөдрийн энэ уулзалт бол бидний хувьд бас сонирхол татсан юм хэлцүүлэг боллоо. Маш олон бүтээлч саналуудыг байгууллагууд маань гаргаж байна. Тэгээд бидний хувьд ч гэсэн гаргаж байгаа саналууд маань яг л нөгөө амьдрал дээр бид нарт тулгамдаад байгаа асуудлуудаа бид нараас санал болгож тавилаа. Тэгээд цаашдаа бас олон байгууллагууд яг танай байгууллагатай ижилхэн иргэний нийгмийн байгууллагын дуу хоолойг сонсоосай. Иргэн төр хоёрын хооронд гүр уулж ажилладаг нөгөө талаасаа төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байгаа энэ иргэний нийгмийн байгууллагууд маань оролцоог нэмэгдүүлээд эдний хийж байгаа судалгаанууд, эдний хийж байгаа сургалтууд, үйлчилгээ энэ бүх үйл ажиллагаалд бүгдээрээ нэг талдаа гараад хамтраад ажиллаж чадах юм бол бид нар олон хүмүүсийн эрх ашигыг хамгаалахад, хүний эрхийг хамгаалахад бас амжилттай ажиллах бүрэн боломж нэгдсэн гэдгийг бол бид нар сая ярилцлагынхаа явцад харлаа. Тэгээ аль болох мэдээлэлтэй нээлттэй байлгыг хоорондоо зөвшөөрлөсөн хамтрыг гэдэг бид нар ийм эцсийн дүгнэлтэнд хүрлээ. Уулзалтаар зөрчлийн болон эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагааны хүрээнд мэдээллийн ил тод байдал, сэтгэл зүйн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд болон эмзэг бүлгийн иргэдийн эрх ашигыг хамгаалахад онцгойлон анхаарах зэрэг олон талт асуудлаар санал солилцсон юм а.